Орой мэнд хүргийн үзэгчдээ тоон тойм хөтөлбөр газар тариалангийн салбарыг онцолж байна. Хүннү гүрний үед хамаарагдах булчнаас археологчдын олсон 10 будааны үр нүдүр зэрэг олдвруудаас харахад монголчууд 2200 жилийн тэртет эдийн засгийн гол салбараа нүүдлийн малаж ухуу болгосноос гадна газар тариалан эрхэлж байсныг нотолдог. Өнөө цагт Монгол улс өөрсдийн хүнсний хэрэгцээг хангах атрын аянг төлөвлөгөөт эдийн засгийн үедч зах зээлийн өнөөгийн нийгэмчдэр өрнүүлж ирсэн. 1959 онд атрын анхны аянг эхлүүлж 1976 онд 2 дахь аяныг зохион байгуулсны үрээр тариалангийн эргэлтийн талбайн хэмжээ 1.2 саягаад хүрч үр тариа төмс хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болж тариалангийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж түүхийн хуудаснаа бичигдсэн байдаг юм а. За харин атрын 3 дугаар аяныг 2008 оноос 2010 онуудад хэрэгжүүлснээр зах зээлийн шуурганд өртөж доройтсон газар тариалангийн салбараа манай улс өөдөн татаж дотоодын улаан буудаан хэрэгцээгээ бүрэн хангаж гадагшаага экспортод гаргах хэмжээнд тулаад байлаа. Манай улсын гурилын үйлдвэрүүд буюу дотоодын хэрэгцээнд жилдээ 320 мянган тонн улаан буудаа хэрэглэгддэг. Өнгөрсөн онд үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас 400 мянган тонн улаан буудаа хураахаар тооцоосон ч 90 гаруй хувийн биелэлтэй байлаа. Байдал ийм болсон болохоор өнөөдөр импортлох буюу Оросын холбооны улсаас 100 мянган тонн улаан буудаа худалдаж авах асуудлыг улсын хурлаар хилцүүлж эхэллээ. Учир нь манай улс гурилын хэрэгцээндээ 100 мянган тонн улаан буудааг нөөцлөх хэрэгтэй гэж үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас үзэж байгаа юм а. Хойд хөршөөс худалдаж авахын тулд 4 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөх асуудал улс төрчдийг талцуулж байна. Учир нь гайлын болоод нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж бас хэдэн сая долларын урсгалыг хойд хөрш рүүгээ гаргах болчиход байгаа юм. Гэхдээ хүнсний тухай шинэ хуулиар стратегийн бүтээгдэхүүн гэж улаан буудааг хуульчилж нөөцөд байлгах учиртай. Баттуулга сайдын тайлбарлаж байгаагаар бол гурилын үйлдвэрүүд 100 мянган тонн улаан буудаа оруулж ирэхэд татварыг нь хөнгөснөөр гурилын үнийг тогтвортой барина гэж харж байгаа юм. Тэгээ энэ нь бол өнөөдөртөө нэг 400 бид нар нөөцөндөө авъя гурилын үнийг барья л гэсэн. Бухимдлыг л түрүүн чараал хийж урд нь бид нар авч ил байсан баг. Манай улсын тариалалтын талбай хэмжээг та бүхэнд харуулъя. Түүхэндээ 1 саяга талбайд хүрч байсан газар тариалангийн талбай өнгөрсөн онд 415 мянган гаад хүрч жил бүр нэмэгцээр байгаа юм. За графикаас харуулъя. 2011 онд 346 мянган гаад газар тариалан эрхлэж байсан Монгол улс 2012 онд 380 мянган гаа болж нэмэгдэжээ. Харин юу тарин түүнийгээ хураана гихчээр тариалсан буудаан талбайг харах юм бол 2011 онд 291 мянган га талбайд буудаа тарьж байсан бол за өнгөрсөн 2013 оны байдлаар 275 мянган га талбайд буудаа тариалжээ. За ингээд буудаан ургац хураалтыг харах юм бол өнгөрсөн онд 387 мянган тонн үр тариа хураасан гэж нэгдсэн байдлаар үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. За харин яг улаан буудаан хэмжээг харах юм бол 369 мянган тонныг манай улс хураасан юм а. За тэгэхээр 2011 онд 446 мянган тонн үр тариа, 2012 онд 479 мянган тонн үр тариа хурааж байсан газар тариалангийн салбар ийхүү гаднаас 100 мянган тонн улаан буудаа авахгүй бол нөөцгүй болж мухардчаад байгаа юм. За цаашдаа үр тарианыхаа ургацыг нэмэхэд газар тариалангийн хөрсний шимийг дээшлүүлэх хэрэгтэй болсныг энэ төрлийн бизнес эрхлэгчид учирладаг. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамч энэ асуудлыг бодлого болгох хэрэгтэй хүлээн зөвшөөрч байна. Эсвэл 4 жилийн эдийн засгийн мөчлөгтөө бодлого дунд монголчууд стратегийн гэж нэрлсэн чухал салбаруудаа өндийлгэж чадахгүй хүрэх айдас бий. Нэг сайд нь бодож төлөвлөлөө шийддэг, ингээд хийж байтал дараагийн сонгуулиар гарч ирсэн бас нэг дарга нь өөрчилж хийлэгдэг. Энэ байдал нь урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгож чадахгүй байгаа хамгийн том шалтгаан гэдэгт бүгд толгойд өгөх үзье. Газар тариалангийн салбарыг урагшлуулахад хамгийн түрүүнд хийх ажлыг үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Баттуулга хэлэхдээ техник тоног төхөөрөмж гэж харж байна. За Бадарчин жаргалмаа нэвтрүүлгийн хэсгээс та бүхэнд үзүүлье. Энэ тэргүүн техникийн шинжил. Техникийн шинжил гэдэг нь нөгөө техник тоног төхөөрөмж байгаа шинжилгээ барууны өндөр хүчин чадалтай 10-аас 15 жилээр оруулж ирээ. Эргээ тариаланчид тэр хооронд нөгөө хөнгөлөлтөй нөхцөлтэй юм чинь буудаагаараа тэр тоног төхөөрөмж төлөө яваад яа гэдэг ч юм. Тэгээ хамгийн бас нэг гоцрогдсон юм бол энэ манай газрын шим. Энэ шимийг бол үндсэндээ бол бордоо гэдэг юмар сэргээе. За мөн үрийн асуудал гэдэг. Тэний чинь би яриад байгаа юм биш л дээ. Энэ чинь нэг тариаланчтайгаа нийлээд хурал цуглааны янз бүргээд тэднээс гарсан саналыг яам аваад бодлого болгоод засгийн газрын хурлаар л оруулж байгаа. Газрын шимээс шалтгаалаад нэг газраас үр тариа төмс хурааж байгаа байдлыг харах юм бол буурсан байдалтай харагдана. 2012 онд нэг газраас 16 центнер ургац хурааж байсан бол
2013 онд 13 центнер болж буурсан байх юм а. За бид хөтөлбөрийг үргэлжлүүлээд тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Пэрэнлэтэй энэ асуулаар ярилцуулно. Үзэгчдээ хөтөлбөрийг үргэлжлүүлээд бид Монголын тариаланчдын холбооны тэргүүн Пэрэнлэтэй ярилцах байна. Танд үзэгчдийн хөрмөөс энэ өдрийн төргий. За таахынаараа мэдэрье. Тэгэхээр газар тариалангийн салбарт урт хугацааны буюу 10 жилийн хугацаатай бас хөтөлбөрийг боловсруулсан байна. Энэ хөтөлбөр хэрэгжих юм бол газар тариалангийн салбарт ямар бодит үр дүн гарах бол та бүхэн бас өөрсдийнхөө тодорхой саналыг энэ хөтөлбөрт оруулсан баг. Тэгэхээр улсын их хурлаар бол төрөөс үйлдвэрлэж аж ахуйн дарамт бодлого хэлцэж байгаа. За энэ бодлогыг хэрэгжүүлэх одоо хөтөлбөр хэрэгтэй гэж энэ хөтөлбөрийн төсөл бол одоо үйлдвэрлэж аж ахуйн боловсруулаад их хурлд барьсан юм. Тэгээ энэ хөтөлбөрийн одоо төсөл дээр бол анх боловсруулахад бол бас мэргэжлийн холбоотын саналыг нэлээд авсан. Яамн дээр басан сүүлийн 2 жил гарan одоо тариаланчид юу нь болж байна, юу нь болохгүй байна уу гэдэг дээр дүгнэлтийгээд ер нь газар тариалангийн үйлдвэрт урт хугацааны хөтөлбөр хэрэгтэй маа гэдэг ийм байдал хүрсэн. За энэ хөтөлбөр бол ингээ гарах бол энэ аян дэм бий болоогүй энэ бас амьдралд бас шаардлагууд бий болоод байна. За энэ юу гэхээр нэгдүгээрт нь бол адрын 3 дугаар аяны хөтөлбөр 2008 оноос 13 жилийн хугацаатай явуулсан хөтөлбөр бий. За энэ хөтөлбөрөөр бол одоо газар тариалан үнэхээр уналтын байдалд байсныг сэргээсэн. Ингээд энэ хөтөлбөр маань ингээд нэг 2 жилийн өмнө хэрэг дуусаад ингээд хөтөлбөр ингээд газар тариалангийн үйлдвэр ингээд явж байтал энэ жил бидэнд бас дахиад санамж гарч ирж байгаа. Яагаад гэвэл зэрэг энэ жил одоо будааны нөө жоохон хомсдоод гаднаас будаа авах дээр хүрсэн. Тэгээ энэнийдээ уялдуулж одоо энэ хөтөлбөр хэрэгтэй маа гэдэг нэгдүгээр гарсан. За хоёр дахь гол шалтгаан бол ер нь газар тариалангийн үйлдвэрлэлд удаа хугацааны хөтөлбөр бол үр дүнгүй өгөхгүй бол энэ бас газар тариалан гэж өөрөө стратегийн гол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбар учраас энд бол одоо урт хугацааны бас юм хөтөлбөрт стратегийн ач холбогдлыг бодож хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. Тэгээ энэ хөтөлбөр боловсруулахад бол ер нь 2-3 гол зүйл шийдэх гэдэг байна. Нэгдүгээрт нь бол одоо хөрсний асуудал. Хөрсний шимтгийжээд одоо сүүлийн үед бид нар чинь бол буудаа өрийн шин сэтгээгээд одоо сүүлийн 20-30 жилийн одоо ийм системээр явлаа. Энэ бол яг нь цаг байгуул цагуурын одоо эрсдэлс нөхцөлд бол энэ бас тодорхой хэмжээний ургац авдаг нөхцөл дээ. Гэтэл эн чинь олон жил энэ системд автаад ирэхэн зэрэг хөрс маань илэгдэлд арддаг юм байна. За өнөөдөр хөрсний байдал гэхэд одоо мэрэгжлийн байгууллагын гарсан судалгаад 2.5% доош ялзмахтай одоо хөрс бол манай тарьж байгаа талбар 70% болчиход байна. 72%. Энэ 2.5-аас доош хувьтай ялзмахтай байна гэж өнөөдөр бид тэр сайн чанарын одоо будаа авахаа, сайн чанартай юм авнаа, гаагийн ургацыг нэмэгдүүлнэ гэдэг ийм боломж бол одоо үнэхээр хомос болж байгаа. Инхээр одоо энэ хөрсөн дээр бид нэр хэдэн үеэр энэ хөрсөн одоо хамгаалах асуудал. Инхээр одоо хөрс дээр бол тодорхой одоо ингээд бас нэг хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлэх нь одоо чухал юм а хөтөлбөрийн нэг зэрэг. За хоёрдугаарт манай газар тариалангийн үйлдэл өнөөдөр ингээд болж бүтээд байгаа юм шиг мөртлөө бидний технологи нэлээд хоцрогдсон. Техник нэлээд хоцрогдсон. Өнөөдөр танаар нэлээд хоцрогдсон. Энийг шинжих хэрэгтэй. Одоо өнөөдрийн байдлаар гэж ингээд авсан судалгаагаар нэг нийт ашиглаж байгаа техникийн 70% нь одоо урд олон жил ашигласан техник. Энэ техникийг ашиглаад байхад нэгдүгээр бүтээл муутай, хоёрдугаарт энийг ашиглахад үргэлжлэн зардал ихтэй юм а. Засварын зардал. Өнөөдөр долларын ханш хэд болж байгаа вэ? Тэгээ энэний сэлэн мөтөр дандаа доллараар авдаг учраас ийм болж байгаа. За 3 дахь асуудал бол ерөөсөө энэ газар тариалангийн үйлдвэрлэлийг ингээ эрчимжүүлнэ гэхэд байна шүү дээ. Гол юм бол одоо бордооны асуудал байгаа маа. Бид нар сүүлийн хэдэн жил бордоо хэрэглэх гэж хэрэглэхгүй байгаа юм биш. Энэ чинь үнэхээр гаднаас орж ирэхэд бол бордоо бол үнэхээр өндөр хүчтэй орж ирж байгаа. Тэгээ бидний будааны үн ямар хүнээр барлгадаг вэ? Өнөөдөр гурил ямар гомор үзэж байгаа. Тэгэхээр энэ бордоог бол эхний ээлжинд бол тодорхой хэмжээг нь худалдаж авч хөрсөө сайжруулъя. Дараа нь бид нар дандаа одоо импортыг хараад биш байна. Ингийн зэрэг энэ юу хөн зэрэг ер нь одоо бас дотоодоо бас бордооны байгаа л да манай жижиг одоо бие бордоо эрдэс бордооны үйлдвэрүүд бий. Одоо тэрэн дээр нь одоо азотын, фосфорын, калийн гэсэн нийлүүл бордооны үйлдвэрлэлүүдийг одоо дотоодоо үйлдвэрлэж явандаа нэг 10 жилийн хөтөлбөр учраас энэ бордоо зах хэмжээний бордооны үйлдвэрлэлүүдийг бас сэргээе гэсэн ийм одоо юмнууд гол тусгасан л да. Энэ бол маш том хөтөлбөр. Энэ хөтөлбөр маань хэрэгжихдээ бол 3 шаттай хэрэгжих юм. Нэгдүгээрт нь 14-өөс 16 он, дараагийнх нь 17-оос одоо 20 он, 20-оос 24 он гэх 3 шаттай гэдэг. Тэгээ эцсийн энэ хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэх газар тариалангийн үйлдвэр явах ер нь тодорхой. Би ганцхан юм авчилж хэлээд газар тариалангийн үйлдвэр тогтворч чинь тэгээ бид нэр эрчимжилтэй болгоно. Эрчимжийн гэдэг чинь нэгжийнхээ ургацыг нэмэгдүүлэх. Тэгээд бид нэр эрчимдээ дотоодын хэрэгцээг бүрэн хангасны дараа экспортын баримжаатай болох.
Ийм л байдлаар явж байгаа. За тэгээ хөтөлбөрийг одоо ингээд манай тариаланчдаас энэ хөтөлбөрийг сая бол одоо өөр манай Монголын тариаланчтай холбоо бол өөрийнхөө Сэлэнг, Төв, Булган одоо Дархан аймагуудын салбар зөвлөлтөөр хилцлээ л дээ. Ингээд хэлэхэд тэдний санал бодлыг бүгдийг тусгаад одоо их хурлын ажлын хэсэг үйлдвэрлэдэг чихэнд бид тэр хөргүүлсэн. За тэгвэл ямар нэгэн саадгүйгээр 10 жилийн хөтөлбөр бол гарах юм шиг байна гэж ойлгож болох юм байна тийм ээ. Анх удаага л ийм урт хугацааны хөтөлбөр гаргаж ийн гэж ойлгож болох. Урд нь бол дандаа л их богино хугацаантай 3 жилээр ингээд хөтөлбөрүүд л байсан л да. Одоо гэхдээ энэ нэлээд хөтөлбөрүүд бол ногоон хувьсгал хөтөлбөр гээд байж байсан. 10 жилийн хөтөлбөр ингээд явахад санхүүжил хэрэг шаардах бол. Одоо ер нь бол одоо манай тариаланчид сан хуужилт нь бол хамгийн чухал юм бол ерөөсөө энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгөний сан хуужилт хэрэгтэй. Гэхдээ тариаланч бид нар дандаа төр засгаас хөтөлбөр хэрэгжүүлээд хөнгөлт аваад ийм байх сонирхол байхгүй. Яагаад гэвэл зэрэг хамгийн гол нь урт хугацаатай бага хүүтэй зээлийг одоо их усүр шийдвэсэн нөхцөлд бид нар бол дөрөвтэй одоо энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээ үр дүн бол тодорхой гарах ёстой гэж үзэж байгаа. Одоо 100 мянган тонн Улаанбаатар ороод ирэх юм бол за гурилын үйлдвэрүүдэд бол эерэг нөлөө үзүүлнэ. Үн өсөхгүй байх гээд. Харин тариаланчдад та бүхэнд намар ургацаа борлуулахад сөрөг нөлөө үзүүлэх юм шүү. За яг ингээд 6 сарын 1 хүртлийн бодооч орж ирнэ шүү дээ. За энэ бодоо бол энэ 100 мянган тонн удаан дээр бол манай холбоо бол нэг зөв бурууг шүүмжлэхгүй байгаа. Айл засгийн газар бол одоо өөртөө нөөцтэй байх хэрэгтэй. Гурилын махныхаа үнийг баярдаг бол айл засгийн газар үед байсан асуудал. Тэгэхээр зэрэг энэ үнэхээр энэ жоохон нөөц уучгаад эндээс сэрэмжээд бодоо оруулж ирж байгаа нь бол одоо тодорхой засгийн газрын бодлогын асуудал. Эндээ үл явах юм байхгүй. За энээс одоо урьдчилан сэргийлэх арга байгаа. За яг энэ ингээ хөтөлбөр 6 сарын 1 ингээд бодоо 100 мянган тонн бодоо ороод идэх. 6 сарын нэгэнд бид нар тарилт дууссан байдаг. За тэгээ намар бид нар 9 сарын сүүлчээр будаа хураад ингээд ирэхэд ер нь Улаанбаатар одоо тарихад ашиг байна уу? Одоо гурилынх нь нөөцтэй болцсон. Дахиад будааны энэ жил овоо зах зээлийнхаа заягт нээсэн чинь одоо дахиад өмнөхөө үе бол 2 3 жил ийм давтагсан шүү дээ. Тэр нэгэ сэрэмжийг хажиргаа. Тэгэхээр зэрэг энэ сэрэмжлийг гарахын тулд энэ удаан хугацааны хөтөлбөр хэрэгтэй. Энэ гарч ирээд үнэхээр одоо асуудал тодорхой болох юм бол одоо эргэлзэх юм байхгүй. Тэгэл тарилт бол хэвээ явагдана. Одоо хойд хөршөөс 1 тонн Улаанбаатар авахд дунджаар хэдэн мянгаар авч байна. Ер нь яхаа бид нар ингээл одоо интернетээр ороод хуучин бол нэг 220 230 мянган доллар байсан. Тонн 210-аас 240 долларын хувьд байсан нэг тонн удаа бол тийм байсан. Одоо өнөөдөр яг ингээ ихэд эцэн нь 260-аас 270 доллар нэг тонн. Тэгээ 100 мянган тонн удаа орж ирнэ гэх чинь бол одоо 27 сая доллар байна. Хэрэгтэй болно. Тэгээ тэр чинь ганцхан тэргээр явахгүй те. Наавшгаас наашаа орж ирэх зардлууд нэмэгдэнэ. Ингээд орж ирж байгаа одоо өнөөдрийн долларын ханштай үзүүлэхэд нэг 450-60 мянган төгрөгнөөс л ямар ч гэсэн доошгүй нэр л орж ирэх юм шиг байна. Ер нь манай одоо гурилын чанарыг бас эргэж шүүмжилж ярьдаг л да их цавуулагтай байна. Гадныхыг гүйцэхгүй байна гэдэг. Энэ юундаа байдгийг. За энэ бол 2 3 одоо манай одоо газар тариалангийн мөрж байгаа технологийн дутагдлаас нэгдүгээр болж байна. 2 дугаар байгаль цагуурын одоо дулааны нээлбэр одоо тэгээ юу нэ чигийн хангамжаас болж байна. За 3 дугаарт ер нь манай хөрөс одоо муу болчихжээ гэдэг ийм одоо ер нь ядаргаатай хүн шиг манай хөрөс чинь одоо бага одоо хөрөс одоо язмаг бага байна гэдэг чинь тэр сайн чанарын будаа ургаж чадахгүй байна. Тэр тарьсан бүх юм соёолж чадахгүй байна. Тарьсан нэг нь тамир муутай болж байна. Тэгээ баг жижиг болж байна гэдэг ийм нүүд нөлөөлж байгаа. Дараа нь бол гол юм бол үрийн асуудал бас. Ер нь өөр бол одоо сайн үртэй байж бид тэр сайн будаа авна. Тэгээ ийм одоо хүчин зүйлүүд байна. Тэгээ дээр нь одоо хүмүүсийн одоо бас ариусдаггүй технологи алдаа хийсэн байснаас бол энэ одоо чанар нөлөөлөх юм их олон бий. Өнгөрсөн 2013 оны үр тарианы гурил ямрааг бол нэг бууз машаа чимэхэд чанар одоо хэр байгаа бол. Энэ жил бол эргэлзэх юм байхгүй. Энэ жил бол ер нь одоо гурилын үйлдвэрүүд бол яг зах зээлийн заяанд яваад одоо 18-аас л одоо 25 хүртэл цавуулгаар нь одоо үнийн тогтоосон энэ 370 420 мянга хүртэл энэ бол цавуулгаар үнэх нь зөв. Энэ цавуулга бол энэ жилийн хувьд бол цавуулгасан. Одоо энэ хамгийн бага нь одоо 18% залгатай, дээд тал нь 25-26% цавуулгатай байгаа. Инхээр одоо бууз уншны гурилд бол эргэлзэх юм байхгүй. Одоо чанар бол сайн байна. Атрын 1-2 дугаар аяны үед 1.1 бараг 2 саягаад хүрч байсан газар тариалангийн талбай одоо нэг 400 мянгаар хэмжигдэж байна. Энэ талбайг цаашаад одоо ямар бодлогоор авч явах гэж байна? Тэгээ ер нь газар тариаланг бол Атрын одоо 1-2 дугаар аяны үед бол сая 200 мянган гаатай байсан. Одоо бол бид нар яг энэс 700 мянган гааг нь ашиглаж байна. За энэ урт хугацааны хөтөлбөр ингээ хэрэгжих юм бол бид нар 2024 он гэхэд дахиад 300 мянган га одоо нэмж одоо үндсэн буюу ятсан талбайг ашиглах боломжтой. Саягаад хүрэх. Тий саягаад хүрнэ. Ер нь энэ саягаад хүрэх нь бол зөв.
Яагаад саягаа гэдэг бол бас тооцоод юм л да. Бид нар бол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх бид нар 2024 онд улсад бол нийтдээ нэг 650 мянган тонн будаа улаан будаа авсан байхад одоо улсынхаа дотоод байрсаа бүрэн хангаад тэгээд улстай тодорхой хэмжээний ямар нэгэн эрсдэл гарахад нөөцтэй байгаад харин бас экспорт руу одоо боломж бүрдэж байна. Энэ 600 мянган гааг одоо бид нар 2024 онд 650 мянган тонн одоо улаан будааг аавна гэхэд бид нар эрсэмцэн нөхцөлд 320-350 мянган га тарих хэрэгтэй. За энэ 350 мянга цаана үлж байгаа бид нар уриншийнхаа хувийн жоохон багасгаад цаана 3-аас 400 мянган гад бол бид нар одоо энэ сэлгээний урмал тарья гэдэг. Энэ сэлгээний урмал тарих бол ерөөсөн хэд хэдэн ашиглалтай. Нэгдүгээр одоо экспорт гарахад их өсөл бий болж байна. Хоёр дугаарт нь бид нар досны үйлдвэр одоо импортоор бид нар чинь одоо бараг 20-30 мянган одоо литр тосоодоо гаднаас авч штт. Энд чи одоо досны үйлдвэрүүд бий боллоо. Энд нь одоо ресурсны тухайн үед нь одоо баг үедээ эргэлтийн хөнгө намар ургасны одоо авчдаг бол досныхаа хэрэгцээ гарч байна. Одоо дараагийн нэг асуудал бол ерөөсөө гахаа шувууны тижээлхэд бид нар жилд нь 20 гаруй сая доллар зард гаднаас одоо гахаа шувууны тижээл авдаг. Тэгээд энэ сэлгээ тарьсан юмараа энэ хэмжээ гаргана. Тэгээ цаана бид нар экспортод болох юм бол аж ахуйн нэгжийн үр ашиг дээшлэн, хоримтлал бий болно, нийгмийн асуудлыг шийднэ, газар тариалан доктортой хөгжих нөхцөл бүрдэнэ. Ийм тал бол ач холбогдолтой. Манайх жил бүр л гаднаас одоо их бага хэмжээгээр импортоор одоо улаан будаа авч ирсэн. 2000-аас 2007 оны үеийг бол газар тариалангийн салбарын их хүнд үе гэдэг. Та өмнө нь бас хүнс хөдөөж хөнгө үйлдвэрийн яамны газрын дараагаар ажиллаж байсан. Яг тэр үед манайх хэдийн хэмжээний гаднаас ингэж авдаг байсан. За тэр үед бол ерөөсөн бид нар бол нэг жилд бол нэг дундчаар бол нэг 60-аас 80 мянган тонн будаа. Тэгээ нэг 100-аас нэг 200 мянган тонн гурил одоо 80-ээс 120-140 мянган тонн гурил авдаг байсан. Хамгийн сүүлийн будаа гэхэд 2007 онд бид нар ч Орос албануудаас 100 мянган тонн будаа авсан. Тэгээд 100 мянган тонн будаа 2 сарын 2008 онд орж ирэхэд одоо загаал одоо бид нар чи импортын гурил гэхэд одоо 110-20 мянган тонн гурил ороод ирдэг. Ингээд импортоор будаа авах, гурил авах бол дотоодынхаа үйлдвэрт аюул сөрөг. Тэгээд гурилын одоо импортын дотор жоохон нэмээд одоо хэд өнөөдөр ерөөсөн тэр гурил дуудахгүйгээс инхээр одоо газар тариалан байна. Ер нь дотоодынхаа үйлдвэрийг сэргээд өөрснийхөө үндэсний аюулгүй байдлыг хангана гэдэг бол манай газар тариалангийн хамгийн гол зорилго. Та бүхний ургацаа гурилын үйлдвэрүүд нийлүүлж байгаа байдалд ямар өөрчлөлт оров? Шинээр гурилын үйлдвэрүүд нээгдэж та бүхний одоо зах зээл одоо тэлж байгаа байдал байна уу? Байлгүй яг одоо ерөөсөө одоо сүүлийн үед бол ерөөсөө манайхсан сайд хураагаас сав хураа гэхчээр савны багтаам сайн болчлаа. Одоо гурилын үйлдвэрүүд нэг 250-60 мянган тонн будаа хадгалчихаар боллоо. Сам бол одоо нэг 170-80 мянган тонн будаа одоо яг 2014 онд бараг 200 гаруй мянган тонн будаа хадгалсан савны. Ингээд ирэхээр ер нь одоо савны хангамж сайжирчлаа. Гурилын үйлдвэрүүд өөрснөө тэг гурилуу ч гэсэн одоо хүчин чадал нэлээд сайжирчлаа. Одоо зөвхөн сүүлийн үед л одоо 2-3 том үйлдвэрүүд ингээд ер нь бидэнд одоо гурил үйлдвэрлэгч олон баг тусмаа зах зээл дээр бидний будаа борлогдох байдал тэгээ яг зах зээлийн зайганд л орох нөхцөл бүрдээд. Танаас салбарт гадны хөрөнгө оруулалтууд ер нь ямар байд юм бэ? Гадны хөрөнгө оруулалтыг татах боломж байна. Ер нь гадны хөрөнгө оруулалтыг татах боломж бол манай дээр их хомос. Ер нь газар тариалангийн үйлдвэрлэл ер нь бол гадныхаа хөрөнгө оруулалт авах сонирхолгүй их эрсдэлтэй. Тийм учраас юугаар эрсдэлтэй гэж харж байна. Ер нь одоо байгаль цагуурын хувьд нэлээд бид нар эрсдэл суурь цаг хугацааг шаарддаг, дэвшээд боловсрох хугацаа урттай нэг жил бараг уриншаа хийж талынхаа 50% уриншилж байж дараагийн жил нь урахгүйгээр юмдаг их эрсдэлтэй салбар. Гэхдээ энэ манай тариалан тэндээс болж хамтраагүй. Энэ бол одоо Монголд одоо ямар тариатай махтай байж л Монгол хүн амьдрах нь гарцаагүй. Хүнсний аюулгүй байдлыг бодоход хоёр дахь юм бол энэ гаднаас орж ирж байгаа техникийн хувьд бол нэлээд өндөр үнэтэй, өндөр бүтээмжтэй техникүүд орж ирж байгаа. Энэнийг бол аж ахуйн нэгжүүд ингээ өөрөө шууд худалдаад хөрөнгө оруулалтыг боломж хараахан бүтэхгүй байгаа. Ийм учраас одоо ер нь техникийн шинжилсэн төр нэг даривтай нэг ахиухан хөрөнгө гаргачих юм бол бид нар техникийн бол ойрын 2-3 жилд бол ерөөс нэг 80% шинжилчих юм бол энэ техник маань бүтээл өндөртэй ургац баталгаатай аавна ажлах хүч их хэмнэн өөрийн одоо гаа зарж байгаа шатгуун хэмнэлттэй хэдий өртөг өндөрдөөс энэ техник бол эргээд энэ үр дүнгээрээ өөрийнхөө өртгийг нөхөх бүрэн боломжтой бид нар энэ дэвшилтийн юм руу одоо явах хэрэгтэй. Таныг яамд ажиллаж байх үед техник тооногдох хөрөмжийн хэдэн хувийг шинжилсэн юм бэ?
бид нар үл натрын 3 дугаар энэ хүрээнд техникийн нэг 25-30% шинжилсэн. Тэр үед бол одоо аж ахуйн ийм өндөр техникийн бас боломж бага байсан хөрөнгө мөнгөний үед бид нар бол олон одоо Оросын техник олон жил ашигласан 50-60 жил тэрийг мэддэг байсан. Тэрний үн өртгөнч гайгүй. Тэгэл тэр техникээр л бид нар натрын 3 дугаар энэ хүрээнд явсан. Сүүлд нь бол натрын 2 хүрээнд бол одоо Жан дээрийн том комбайн дараахтар маргаатууд оруулж ирсэн л дээ. Тэр нь бол тоо хэмжээ жоохон багч гэсэн бас манай газар тариалангийн үлд нийтэд нөлөөтэй байна. Газар тариалан дээр ажиллаж байгаа хүмүүс дунджаар хэдэн төгрөгийн цалин авч байна. Ажилчдыг орон нутгаас татж байна. Ер нь орон нутгаад байгаа. Одоо бид нар бол энэ жил бол манай холбоо нэг 3 зорилттой төвшүүлээд байгаа. Одоо ерөөсө салбар холбоотой явсан зорилт. За нэгдүгээрт нь бол хөрсний асуудалтай нэлээд анхаарай гэдэг бол одоо бид нар энэ таримлын сэлгээг бол гарцаагүй нэвтрүүлнэ. Энийг хийе гэж нэг гэж байгаа. Хоёрдугаард нь одоо бид үрийнхээ хангамжийг бас зарим нэгэн боломжийн аж ахуйн дотооддоо одоо үр үржүүлэх асуудлыг шийдээд. Гурав дахь асуудал зөв хүний нийгмийн асуудал. Өнөөдөр бид нар техник газар яриад байгаа. Хүн тэрий чи хийдэг хүн шүү дээ. Тийм учраас манайд бол одоо ер нь аж ахуйн нэгжүүлэх анхаартай зүйлүүд дараа холбоо бол гол юм бол одоо нийгмийн асуудал 3 асуудал гэж байна. Нэгдүгээр орон сууцны асуудал дээр жаахан анхаарчаа. Хоёрдугаар одоо авч байгаа цалин хөлснийхээ үнэлгээ жаахан одоо нэмчээ. Гуравдугаар төр зас бид нар хуучин чинь газар тариалан нийгмийн асуудал нэлээд өндөр шүү дээ. Одоо нэг 5 жилийн өмнө тэтгэвэр гардаг хүн тортой нөхцөлгөө тэгээ удаан жилийн нэмэгдэлтэй энэ нь бол газар тариалан гүйлт хэрэгтэй юм аа. Энийг бол одоо бас эргээд энэ хөтөлбөр дотор энэ талаар орсон байна. Тэгэхээр одоо бас нийгмээс ер нь бид нар нийгмийн асуудыг шийдэхгүйгээр өнөөдөр хүнээ бол уул уурхаар алдаж үнцэндээ дуусч байгаа шүү дээ. Одоо байгаа нэг нь одоо наслтаар бол бараг 60-аас дээш нэг хүн одоо манай газар тариалан үйлдвэртэй. Бид нар дараахан залуу үеийг одоо гаргаж ирэх хэрэгтэй байна. Гаргаж ирэхийн тулд одоо энэ сайн техник мэддэг оператор хэрэгтэй болж байна. Өнөөдөр манай өндөр бүтээтэй техник гэсэн юм онгоцны жилууч адилхан боллоо шүү дээ. Тэрний ч одоо чипс нь одоо бүх юмыг заагаад өгч байна. Тэгэл гарч байгаа юм дандаа бүгд ангид хэл дээр байж байна. Тэгэл тэр бүгдийг бас тодорхой хэмжээд эзэмсэн одоо оператор. Тэгэхээр одоо газар тариалангүй бол ер нь мэрэгчлээ ажилтан агроном инженерүүд хэрэгтэй болчлаа. Хоёрдугаар мэрэгтэй ажилтан бэлтгэх одоо хэрэгтэй боллоо. Энийг бол одоо мэрэгжлийн сургалтын эдуудаар бол бид нар тэгээ аж ахуйн өөрөө хөрөнгө гараа эдэртэйгээ холбоод ихтэй сургуулиудаар заавал бид нар жил 2 жилийн хугацаагүй энэ дөрвөлжилсэн сар 2 сар 3 сарын хугацаагаар энэ мэрэгчлэг бэлдэх шаардлага байгаа. Зарим ч одоо энэ жилийн үед төрөвч нь орж байна. Ярилцсанд баярлалаа. Таны ажил үстэй амжилт хүсье. За баярлалаа. Үзэгч та бүхэнд бид Монголын тариаланчдын холбооны тэргүүн хэрэглээг олзууллаа. Бид та бүхэнд газар тариалангийн салбарын тоо мэдээллүүдийг үзүүллээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.